За сайн байцгаана уу. Манай Төвийн бүс Дархан уул аймаг. За мөн одоо Сэлэнг Төв аймгийн энэ Төвийн бүст оршин сууж нутаглан амьдарч байгаа ус нутгийн зам олон ус нутгийн ахан дүүс та бүхэндээ элдв эрдэнэ хэмээх энэхүү сайхан чимэгтэй модон могой жилийн сар шинийн мэндийг бас өргөн дэвшүүлье. За манай уул усны деваажин увсын сайхан цэнгэр хязгаар нутгаас биднийг зориод Ус аймгийн удирдлагууд, Ус аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, засаг даргын орлогч, мөн тамгын газрын хамт олон, за мөн ойр театрын хамт олон маань зорин ирж энэ одоо бас хаврын бас хахир цагт биднийг зорж ингээд цаг заваа гаргаж ирсэн явдалд Дархан уул аймаг дэх нийт дарханчууд, усчуудын нэрийн өмнөөс та бүхэндээ бас ажлын өндөр амжилт халуун баярыг хүргье. За манай Дархан уул аймаг дэх Ус аймгийн нутгийн зөвлөл байна 2008 онд, за мөн 2012 онд албан ёсоор байгуулагдаж ингэж үйл ажиллагаагаа явуулж нийт 19 сумынхаа нутгийн зөвлөлийн дарга нар, за мөн нутгийн зөвлөл бол салбар зөвлөл болгон маань нийт 9-өөс 15 одоо тэргүүлэгчтэйгээр ингэж үйл ажиллагаагаа явуулж ингэж одоо өнөөдрийг хүртэл явсан. За манай нутгийн зөвлөл бол нийтдээ 5 төрлийн одоо үйл ажиллагааг жилдээ зохион байгуулдаг. Ийм тогтсон сайхан үйл ажиллагаануудтай ийм нутгийн зөвлөлөө. Тэгээд өнөөдөр бас Ус аймгаас энэ нутагт манай Дархан уул хайрхан, за мөн одоо Дархан хайрхан бурхандын хүндий өргөн сэлэнг энэ нутгаасаа одоо нүүж ирж энд хөдөлмөр зүтгэл алдар гавьяагаараа бас алдаршуулж ингэж нэртэй төртөө сайхан амьдарцгааж байгаа буурал өгд байна. За мөн одоо 3 үеийн алтан гэлхээ болсон залуучууд, дунд үеийнхэн байна. Энэ Дархан хот, энэ Сэлэнг нутаг, энэ Төв аймгийн бүстэй бид нар нэртэй төртөө сайн сайхан ажиллаж байгаа шүү. Та бүхнийхээ усчуудынхаа нэр нүрийг улаалахгүй сайхан ажиллаж байгаа шүү гэдгийг бас энэ нийт усчуудынхаа өмнөөс бас дахин хэлье гэж бодож. За хүний амьдралын түүхэнд бас энэ 100 жилийн ой тохионо гэдэг бол их ховор. Тэгээд манай Ус аймгийн маань энэ жил 21 аймаг дотроос ганцхан манай Ус аймаг маань 100 жилийн ойгоо өргөн дэлгэр сайхан зохион байгуулах нэ. За энэ өргөн дэлгэр үйл ажиллагаа бол маш олон одоо зочид гүйчид, за мөн дан усчууд биш юм аа гэхэд бас мөн одоо Монгол даяараа Ус аймагт очиж ингэж зохион байгуулагдаж оролцсон. За энэ дээр бас одоо манай Дархан уул аймаг дэх мөн Сэлэнг энэ Төвийн бүсийн усчууд маань бас эдэг санаачлагтай оролцож нутаг орныхаа 100 жилийн ойд очиж оролцож ингэж одоо аялж нутаг орноороо эргэж сайхан ажиллаж одоо зочиж очноо гэсэн ийм одоо төлөвлөгөөтэй ингэж байж байгаа. Тэгээд энэ дээр бол манай аймгийн удирдлагууд, за манай хөгжим дарааны театрууд хурж ирж ингэж эрхлэр зэрэг нэг нутгийн нэг ирсэн, айлын ирсэн шиг сайхан байдаг шүү дээ. Тэгээд ойр театр маань ирж одоо биднээсийнхаа сайхан нутгийн аялгаагаар, за мөн одоо манай уран бүтээлчд маань ирж одоо сайхан биднээсийг сэтгэлээр хүгэж одоо хүрэлцэн ирсэнд баярлалаа. За мөн манай нийт 19 сумыгаа төлөөлөөд нэг сумаас нэг 10 орчим хүн гээд урилга өгсөн. За үүнд бас одоо ширээ дүүргэн манай зочид маань хүрэлцэн ирсэн та бүхэндээ нутгийн зам болгондоо бас талархал илэрхийлье гэдгийг бас уламжлая. Та бүхэндээ маш баярлалаа.